За одоо бол 10 дугаар сар бол хамгийн одоо улирлын томог эсрэг дархлаажуулдаг хамгийн тохиромжтой үе гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ үед бол ханиа шүүхнээ нийт төвчлийн үе байдаг. За мөн томогийн вирус бол одоо эргэлтэнд ороогүй буюу өөрөөр хэлбэл томоо одоо хүн амын дунд одоо тархаагүй байгаа үед улирлын томог эсрэг дархлаажуулалтанд хамрагдах нь илүү ач холбогдолтой гэж үздэг. За манай улсад бол одоо 10 дугаар сарын 1-ээс эхлээд улирлын томог эсрэг дархлаажуулалт эхлэх гэж байна. За энд бол эхлээд бид нар бол эрсдэлт бүлэг буюу 6 сартаагаас дээш 9 нас хүртэлх хүүхдүүд, за мөн жирэмсэн ээжүүд, ахмад настан, за архаг өвчтөе хүмүүс энэ дотроо ялангуяа амьсгалын замын одоо эргэтэн тогтолцооны архаг өвчтөе хүмүүсүүд, за мөн ажил үйлчилгээний хувьд тийм ээ олон нийттэй харьцдаг үйлчилгээний байгууллагууд байна. Тухайлбал эрүүл мэндийн салбар байна, тийм ээ. За мөн одоо багш нар байна. За мөн хүчний байгууллагын гэдэг эдгээр одоо ажил мэргэжлийн шалтгаанаар байгаа иргэдэд одоо дархлаажуулалтын за мөн сайн дурын дархлаажуулалтаар хийгдэх бас бүрэн боломжтой. За энд бол ямар нэгэн эсрэг залтгүй. За тэгээ эмчит үзүүлээд хийж болно гэсэн одоо иргэдийг бол өөрөө төлбөрөө төлөөд за эмчит заавал үзүүлээд сайн дурын дархлаажуулалтад одоо хамрагдах бүрэн боломжтой байгаа. За улирлын томог эсрэг дархлаажуулалт бол жил бүр одоо зохион байгуулагддаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол 3 дугаар сарын 20-оос 27 онд бол тухайн бүс нутагт ямар одоо вирусын одоо эсрэг омог найрлагатай вакцин хийх вэ гэдгийг одоо зөвлөмж гардаг. За ингэснээрээ одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод бусад одоо олон улсын байгууллагуудын шалгуурыг хангасан вакцин үйлдвэрлэгч компаниуд бол энэ вакциныг үйлдвэрлэдэг байгаа. За тэгээд 6 сартаагаас дээш одоо бүхэл насны хүмүүс ямар нэгэн эсрэг залтгүй бол эмчит үзүүлээд төлбөрөө төлөөд хийгдэх ийм бүрэн боломжтой байгаа. За манай улс бол Бүгд найрамдах Солонгос улсын Green Cross гэдэг компани 3 цэнт вакциныг одоо хийхээр төлөвлөж байна. За манай улс бол дархлаажуулалтын хуулийг одоо хэрэгжүүлдэг байгаа. Эрх зүйн хувьд бол за дархлаажуулалтын хуулинд бол зааснаар бол бага насны хүүхдүүдийг дархлаажуулалтанд хамруулахдаа аав ээжийн зөвшөөрөл заашгүй одоо шаардлагатай байдаг. Тэгэхээр зэрэг аав ээжийн зөвшөөрөөд за тэгээ эмчит үзүүлээд ямар нэг эсрэг залтгүй бол одоо ээж аав нь бол зөвшөөрсний дагуу тэгээд энэ дархлаажуулалтанд хамрагдах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр зэрэг аав ээжүүд маань бага насны хүүхдүүдээ буюу өөрөөр хэлбэл 6 сартаагаас 9 настай хүүхдүүдийг дархлаажуулалтанд хамруулахдаа зөвшөөрлийн хуудсыг одоо бөглөж ээж аав нь зөвшөөрсөн тохиолдолд мэрэгжлийн вакцинатор сувилагч бол энэ дархлаажуулалтыг бол хийн мөн одоо мэрэгжлийн үзлэгийн эмчид бас заавал үзүүлж ингэж одоо дархлаажуулалтанд хамруулах бүрэн боломжтой байгаа.